Сайн уу? За энэ удаагийн аяллаараа ингээд Өвөр хангай аймгийн хар хорин суманд өглөөний цай уугаад Гая гэдэг гест хауст буусан. За тэндээс өглөөний цай уугаад ингээд одоо Өвөр хангай аймгийн Улаан Цутгалан хүрхрээ үзэхээр явж байна. За ингээд ер нь бол хар хорин сумаас ингээд Хужирт сум руу очтол нэг 49-с 50 км байдаг юм билээ. За зам бол ерөнхийдөө нэг их сайнгүй, ер нь засмал замтай. Гэхдээ бол зам нь жоохон дэрчг нүхтэй иймэрхүү зам. За ингээд яваад одоо ингээд Хужир сумдаа бараг ороод ирлээ. За шинээр завсан засмал байна. Энэ хааданаас жоохон цаашаа яваад тэгээд удахгүй ингээд засмал замтайгаа шинээр тавигдсан замтайгаа хэлж байгаа. Энэ шин зам маань заавал энэ Хужир сумаар ордгийн билээ. Төвөр нь ороод тэгээд цаашаа гардаг. За Хужир сумаас цаашаа Улаан Цутгалан хүртэл ер нь нэг 50-60 км. За нэг ёсны Өвөр хангай аймгийн Батүлзий сум хүртэл гэсэн үг. За ингээд энэ зам маань явсаар байгаад ерөнхийдөө Батүлзий сумын яг чиг ард ирээд нэг зүүн гар тал руугаа Батүлзий сумынхаа төв рүү салаад баруун гар тал руугаа орхон гал дээр тавигдсан шин гүүртэйгээ нийлэхээр засамд нь явагдаж байгаа юм билээ. Өнөөдөр 2026 оны 5 сарын 25-ны байдлаар ерөнхийдөө цаг агаар маань иймэрхүү баг зэрэг салхитай, ер нь бол мэдээж бид нарт бороод сэрхтэй байгаа нь харагдсан. За саяны ингээд зам дагуу цогсоолмаар харагдлаа. За энэ замынхаа яг хой талд бид нарт Дөрвөн Бэрх гэдэг жуулчны бааз дээр ирсэн. За ингээд энэ жил ерөнхийдөө хур ажилттай байгаа учраас ингээд Цутгалан маань харамсалтай нь ус нь тасарсан байна. Гэхдээ яг доороо баг зэрэг устай. За жуулчны баазын хувьд бол ер нь ашиглалтын дараа 3 жил болж байгаа гэсэн шүү. Дөрвөн Бэрх тэгээд гэрт орвол гэр байна, бас ийм жижиг байшингууд баригдсан, дотроо дүүштэй, гэрэлтэй. Бас ер нь интернетний ресторанда байсан. За гэрүүдэд байхгүй, ер нь хоолунд дайжгүй байсаа. Ер нь мөн орой хоолндоо пицца авч идсэн. Пицца их таалагдсан. Маш гоё амттай байсан. Өөрөөсөө хийдэг гэсэн шүү. За энэ гадаа бас ийм хөрхөн суудаг хэсэгтэй, гал хилээ суудаг хэсэгтэй. За голынхаа цахаар ингээд яваад бид нар ер нь одоо бол энэ зам маань болохоор хөдөө зам буюу нөгөө засмал бус замаар яваад одоо Цутгалан руугаа явж байгаа. Тэгээд ерөнхийдөө маш их хураашилтай. За ингээд адуу чаахтай тааралцсан манай жуулч адуу чаахныг гараараа догсон чинь хүрээд ирсэн. Тэгээ хүрэж ирээд сайхан мэдлээ. Тэгээ яриад буцсан. Маш сайхан ах байсан. За ер нь бол манай нутаг энэ жил их гантай байна гэж тайлбарласан. Ер нь энэ видеон дээр зураг дээрээс ер нь харахад те ойлгомжтой ерөөсөө биднэрт маш их бороо орох, цас орох хэрэгтэй байна. За ер нь бол нэлээд салхитай байсан. За салхилах үед мэдээж тэг ойлгомжтой те шороо тас нэлээд босоод байсан. Зам бол харьцангуй яг засмал зам тавьсан учраас ер нь бол маш гайгүй. Гэхдээ Цутгалан руугаа явахдаа ийм дандаа дэрчг нүртэй хөдөө замаар явсан. Тийм болохоор энэ хэсэгт бол маш их болгоомжтой явах хэрэгтэй юм байлээ. Ягаад гэвэл маш их чулуутай. Ер нь бол Батүлзий сумаас хүрхрээн дээр ирэхэд ер нь нэг 10 км. Ер нь бараг 10 ч хүрэхгүй. За тэр. Ер нь ингээд дороо устай тэгээд ерөөхдөө харамсалтай нь ус маань урсаагүй ингээд тасалдсан байна. Ямар ч бороо байхгүй. Гэхдээ орчин бол мэдээж сайхан байсан. Маш их алхалт хийсэн өдрийнхаа алхалтыг хийгээд тэгээд манай хамт явсан жуулч маань маш сайхан гоё байна гэж талархлын үгэн маш их хэлжсэн шүү.
За хэдий гантай байгаа ч гэсэн салхитай байгаа ч гэсэн бол манай цэлмэг хөхтийн гэрүүл үнэхээр гайхалтай салхитай ч гэсэн өглөө оройдоо бол маш гоё нар гарч мандаж гоё нар жаргаж исэн. За ингээд бид нар улаан цутгалангаа үзэж дуусаад тэгээ буцаад камп руу явсан. Гэхдээ та бүхэнд орчныг харуулъя. Гол бол урсгалаараа урсж байгаа. Гэхдээ өмнөх жилүүдийг бол харьцангуй ус багтай байна. Ингээд орхон голоо үзэж дуусаад буцаад камп руугаа явсан. За маргааш өглөө нь кампийн ойролцоо ер нь ийм чулуулаг. Гэхдээ энэ чулууч нэг галтуудаас орж ирсэн чулуунууд байгаа шүү дээ, тий. За өөртөө судлаад тэрийг уншаарай. Ингээд өвөр хангайхан аяллыг дуусгаад бидний маршрут өнөөдөр Арангаа аймгийн Үгийн нур сум руу явах маршруттай байгаа. Тэгээд замдаа юм гоё наадам хар хорин суман дээр үзээд тэгээд цааш нь явсан байгаа. За бүгдээрээ таалагдж байвал тэгээд дараагийн Үгийн нур очсон аялалтай хамт байхыг хүсье. Тэгээд лайк дараарай. Баярлалаа. Баяртай.